Тэр өөр ихний асуултандаа хариулт авчи. Тэр одоо ингээд манай төсөв цуудсан бүх зарлуудыг л төрийн байгууллагууд хэвлэлийн албаар дамжуулаад одоо хэвлэл мэдээлэлтэй харьцаад байна шүү дээ. Тэгэхээр улс төрийн мэдээлэл хамгийн их гарах нь аргагүй байхгүй. Ягаад гэвэл тэр чинь төрийн мөнгөөр явж байгаа. Төрийн мөнгөний эзэд дандаа улс төрч үүдэг дээр нь. Тэгэхээр энийг бид нэр хязгаарлахын тулд санхүүг нэмэлт их үүсвэртэй болгох ёстой. Тэхийн тулд одоо манай захин мөгжлийн яамнаас одоо Facebook-тэй, X-тэй уулзаад манай контент бүтээгчдийн дундуур одоо вебсайтуудын хийж байгаа контентын дундуур явж байгаа рекламын орлогоос хуваалцах боломжтой байгаа юм бэ. Энийг тусах боломжтой байгаа. Тэгэхгүй бол ингээд хэд улс төрөөс санхүү нь өөрөө улс төрөөс хэд хамааралтай байгаа учраас мэдээлж ихэнх нь улс төрийн мэдээлэл яваад байгаа юм аа. Энэ санхүүгийн хамаарал байхгүй болж та бидний яриад байгаа энэ олон ёс зүйн дүрмүүд өөрөө үйлчлэн бидний яриад байгаа бусдаас хамааралгүй байх асуудлууд өөрөө үйлчлэн. Тэгэхээр энэ дээр одоо яг хуулийн төслөөр яаж сууж байгаа юм бэ гэдгийг би дахиад авалжсан. За, сархтын зулбахаар гişүн. Алтан гэрэл сайд хариулах уу? За, оюун сайхны алтан гэрэл сайд. За, яг тэр Facebook-тэй холбоотой ч гэдэг юм уу, Twitter сошиал платформуудтай холбоотойгоор зүйлүүд яаж шийдэгдэх нь бол яг үндсэндээ сайн мэдэхгүй байна. Энэ үеийн үйлчлэлөнд оролцохгүй байгаа. Гэхдээ шижир гүшүүнээ тавьж байгаа асуудал яг үндсэндээ асуудал. Монгол улс 2023 онд хэвлэлийн эрхчлөөний тэгсээр 180 орноос 88-д байсан бол 24 онд 109 болж ухарсан байна. Энэ дотор улс төрийн индикатор нь хамгийн их 118 гэж. Тэгэхээр энэ хуулийн төслийн хилцүүлгийн явц дөрөөсөө сэтгүүлчдээс хэвлэл мэдээллийн байгууллагаас гарсан олон асуудлуудын за 1-р сарын 13 14 дараагийнх нь төрийн оролцооны асуудал удаадараа л яриад байсан учраас бид нэг агц гаргаад энэ зарцуулж байгаа мөнгө төгрөг нь ядаж сонгон шалгуулалт эдгэл тод байя гэдэг энэ агцыг л гаргаж байгаа. Цаашаага одоо юу гэдэг бусад хуулиуд дээр энэ хуулиар зохицуулах болцоогүй хэмнэлтийн хууль дээр юм уу бусад тендерийн хууль дээр юм оролцоо болсонгүй явах зүйл байхыг үүсэхгүй.